өнөөдөр Монгол Улсын их хурл Кянал шалгалтын тухай хууль баталснаас хойш 3 дахь удаа төр хороог байгуулж ажиллах ийм одоо хууль эрх зүйн тогтоолыг боловсруулж улсын хурлаар хилцэж байна. За Монгол Улсын их хурлын Кянал шалгалтын тухай хуулийн хүрээнд хууль тогтоом зөрчсөн улс орны одоо хэмжээнд бас шийдэх ёстой хуулийг гажуудуулсан, өмч хөрөнгө ашигласан, завшсан, бусдад давуу байдал олгосон, ард түмний баялагийг хулгайлсан ийм ноцтой асуудлууд дээр улсын хурл шалгаж, нийтийн сонсгол хийж, ард түмэнд мэдээллийг хүргэх энэ хуулийн хүрээнд энэ төр хороо ажиллаа явуулна гэж найдаж байна. Урд дахь 2 төр хороо энэ хуулийн хүрээнд шийдэгдэх асуудал дээр шийдэх ёстой асуудлаас хазаасан том асуудлуудыг дарсан бусд хүмүүсийг нэр төрийг гутаах, харлуулах, өрсөлдөгчөө дарах ийм зорилготой үйл ажиллагаа явуулсан нь бол тодорхой байгаа. Энэ төр хороо энэ тендерийн тухай асуудал ард түмний мэд хэрхийн хүрээнд улсын өмч хөрөнгө, төрийн өмч хөрөнгийг хууль бусаар олж авсан, завшсан ийм асуудал дээр тодорхой мэдээллийн хүрээнд шалгаж жинхэнэ Кянал шалгалтын хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдэх ёстой гэж бодож байгаа. Ингэх байх гэж бодож байна. Тэгвэл нүүрсний сонсголын төр хороо, Хөгжлийн банкны төр хороо шиг том асуудлуудыг дарах тийм бодлого битгий явуулаасаа гэж бодож байна. Бусдын нэр төрийг гутаадаг, өрсөлдөгчөө дардаг, өөрийн намынхаа өрсөлдөж гэсэн дарахыг оролддог ийм улс төрийн захиалгах асуудлыг битгий явуулаасаа гэж бодож байна. Энэ бол энэ Монголын парламентийн бас түүхэнд шийдэгдэх ёстой асуудал шүү. Энэ парламент бол шүүх эрх мэдлийн үүргийг гүйцэтгэж болохгүй. Энэ парламент бол тийм одоо онц бүрэн эрэхэд онцгой хүмүүс шиг ийм араншин гаргадаг ийм одоо төр хорооны дарга бас байж болохгүй. Энэ бол бидний парламентийн хөгжлийн асуудал, парламентийн ёс зүйн асуудал, ард түмний төр итгэлийн асуудал. Энд бол хэн нэгэн гэмт хэрэг үйлдсэн асуудлыг бид хаацаалах ёсгүй. Гэмт хэрэг үйлдсэн, эрх мэдлээ албан тушаалаа ашигласан, улсыг хохироосон бүх хүмүүсийг хууль шүүхийн хүрээнд шийдэх ёстой. Энтэй санал нэг байгаа. Гэхдээ альва том асуудлуудыг дардаг, хаацаалдаг, жижигхэн асуудлаар халахвч хийж ийм одоо парламентыг бол шүүхийн мөрдөнгийн ийм байдалтай харагдуулах ийм зохисгүй асуудал дахиж битгий гараасаа гэж бодож байна. Дахиж ийм үйлдэлийн төр хороо битгий хийгээсэй гэж бодож байгаа. Ийм учраас энэ төр хорооны дараа бас энэ Кянал шалгалтын тухай хуулийн хүрээнд, энэ парламентын хөгжлийн хүрээнд, энэ хууль тогтоомжийн хүрээнд, энэ даргалагчийн хүрээнд альва асуудал дээр бас шийдэл олох, ийм ярилцах, ийм цаг хугацаа болсон байхаа гэж бодож байна. Ингээд энэ төр хороо байгуулахыг дэмжиж, төр хорооны үйл ажиллагаа хуулийн хүрээнд шударга, зарчимтай ажиллах байхаа гэж найдаж байна. Баярлалаа.